өнөөдрийн тэгшамруулах боловсролын үйл ажиллагааг бол хүн бүр суралцах хэрэгтэй. Тэр нэгэн острох ёсгүй гэдэг ийм бас уриалгад орны асуудлыг бол хэрэгжүүлдэг. Мөн одоо хүүхэд болгон хүн болгон өөр өмчтэй байдаг. Тэгээ одоо энэ хүүхэд бүрийн ялгаатай байдлыг бид хүлээн зөвшөөрч дэмждэг сургууль байх ийм бодлогыг үндсэндээ байж жил бүрийнхээ зорилго үйл ажиллагааны төлөвлөгөөнд энэхүү асуудлуудад тусгаж ингэж оруулж хэвшсэн. Тэгээ манай сургуулийн хувьд бол энэ 2017 оноос хойш 8-9 жилийн үйл ажиллагаанд бол багш ажилтнуудын донд одоо маш олон төрлийн тэгшамруулах боловсролын соёлыг дэлгэрүүлж байгуулах боловсролын тухайд маш олон сургалт мэдээлэл ажлуудыг зохион байгуулсан. Дэмжлэгийн багийн маш олон ажлуудыг зохион байгуулсан. Ганцаарсан сургалтын төлөвлөгөөг бий хэрэгжүүл турших зэргээр маш олон ажлуудыг хийгнэлжүүлж нийтийн хамт олоннууд бусад сургуулиудаа бас түгээмжлүүлсэн амжилттай байдаг юм аа. Сод эрдэм сургууль бол тусгай эрхцэл боловсролын танхимыг 2017 оноос хойш танхим төвийг бий болгоод одоо хичээллээд ингээд энэ хичээлийн жилд 21 сурагчтай бас үйл ажиллагаагаа явуулж байна. За мөн энэ танхимын хичээлээр энэ жилийн хувьд 1-р ангид одоо 9 суралцсан нэг дохионы хэлтэй нэг сурагч маань бас 35 үсгээ нүүдэлж бичиж за бас мөн тоо бодож сурсан ийм амжилттай хичээлийн жил байна. За мөн тусгай эрхцэл боловсролын ангиас нэг сурагч энэ жил одоо 12 дугаар ангиад төгсөж бүрэн дунд боловсролыг эзэмшсэн. За тэгээ сод эрдэм сургуулийн хувьд зориулалтын бас доктороо налуу шаттай мөн бид бас гадна талд бол зориулалтын налуу шатыг хийсэн. Мөн ханы бариулыг хийж тогтчулсан. Хөгжлөмшөлтийн иргэнийг дэмжих энэ аяны хүрээнд хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтод тулгуурлаад хөгжлөмшөлтийн иргэний зохицолын тэмдэглэгийг бас шинжилэн хийлээ. За сод эрдэм сургууль маань 10 жилийнхээ түүхэнд Өсгөл аймгийн хүүхд хамгаалал ээлтэй байдлын чиглэлд 4 том амжилтыг гаргасан байдаг. За тухайлах юм бол Өсгөл аймгийн хүүхд хамгааллын жишг сургуулийг 2019 онд, Өсгөл аймгийн хүүхд ээлтэй сургуулийг 2022 онд, тэгш хамруулах соёлыг төлөвшүүлэгч байгууллагаар 2023 онд, тэгш хамруулан сургах боловсролын сайн соёлыг түгээгч орон нутгийн жишг сургууль 2023 онд, тэгш хамруулан сурах боловсролын улсын жишг сургуулийг 2024 онд тус хүртсэн байдаг юм аа. Энэ тэгш хамруулах боловсролын чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж одоо 8 дахь жилдээ энэ тэгш хамруулах боловсролын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна. Тэгш хамруулах боловсролын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бид дэлхийн зүүн олон улсын байгууллага Японы JICA эксперт 1-2 төсөл за мөн одоо боловсролын яамны санхүүжилтээр энэ хүүхд хөгжлийн төвийг удаадараа ингээд 60 орчим сая төгрөгөөр тогтчуулж тоног төхөөрөмж сургалтын эргэлтүүнээр бүрэн хангасан байдаг юм аа. За өнөөдөр манай хүүхд хөгжлийн төвд 21 сурагч одоо сурч боловсрож байгаагаас 16 хүүхэд бол ганцаарсан сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. За өнөөдөр энэ төвийн үйл ажиллагааг манай Монгол Улсын боловсролын их сургууль төгссөн тэгш хамруулах боловсролын мэргэжлийн багш Цэрэн хаан багш маань удирдан зохион байгуулж ажиллаж байна. За ингээд тэгш хамруулах боловсролын төвөөрөө дуу хөгжим, дээн тамир, зураг урлал гэх мэтлэн ур чадварын хичээлүүдийг бас анги нийтийн дунд зохион байгуулж дэвшсэн. За мөн ганцаарсан сургалтын төлөвлөгөө анги нийтийн сургалтыг хосмог байдлаар ингэж хэрэгжүүлээд амжилт болсон байна. Манай төвийн хувьд нийт 21 сурагч 2025-аас 2026 оны хичээлийн жилд суралцаж ганцаарсан сургалтын төлөвлөгөөр 16 сурагч, тохируулах болсноор 5 сурагч хичээллэж байна. За нийт одоо тоног төхөөрөмж хэрэглэх түүнийдийн хувьд бүрэн одоо тоноглогдсон. За 3 удаагийн төсөл хөтөлбөр хэрэгжээд за уус сурагчдад маань шаардлагатай байдаг тоног төхөөрөмжүүд бол бүрэн хангагдсан. 80 гаруй төрлийн одоо тоног төхөөрөмж хэрэглэх түүн ном сурах бичгүүд байгаа. За эндээсээ онцлог хэрэглэх түүнүүдийг нэг-нэгээр нь та бүхэндээ танилцуулъя. Ном сурах бичгүүд болон асал ажлын ном бичгүүд маань бол бүгд одоо сурагчдын маань хэрэгтэй сонирхол даваа талын тулгуурласан ном сурах бичгүүдэд бүрдсэн байгаа. За эдгээрээс танилцуулбал за хүүхдийн одоо миний анхны бүтээгдэхүүн асал ажлын бичгүүд байгаа. За эндээс хүүхдүүд маань одоо өөрийнхөө хөгжлийн ялгаанд тохируулаад одоо ой анхаарал, сэтгэхүй, тоо тоолол, за орон зайн баримтад бүх төрлийн одоо дасгал даалгавруудыг сурагчдынхаа
онцлогт тохируулаад ингэж ажиллаулдаг ярьдаг ном болон за одоо DVD-тэй сонсдог номнууд бүгд ингэж харааны бэрхшээлтэй сурагчдад маань зориулагдсан сонсдог юм үлгэрийн номнууд бас багцаараа ингэж багтсан байгаа. За мөн хэлээрээний бэрхшээлтэй сурагчдтай ажиллахад за хэл заслын авийн дуудлагыг зөвшөөрлөх, за хэл заслын авийн заслын хичээлүүд, за мөн насан багшийн маань одоо цувралаар гаргадаг өгүүлэх хэрэгтний дасгалуудын ном, за хэл заслын дасгал даалгаврууд гээд бүх номнууд манай бүрдсэн байгаа. За энэ номноосоо бас одоо хэлээрээний бэрхшээлтэй сурагчдтайгаа ажиллаж байна. За мөн уншиж сурах багц бас байгаа. За нэгдүгээр ангийн хэлбэр болон унших за одоо ганцаар сургалтын төлөвлөгөөндөр унших одоо үсэг таниулах сурагчдтай бол бас эдгээр хэрэглэгчнүүдийг ашиглаж байна. За одоо ингэж өсвөнүүдээ үе үеэр нь за мөн ингэж алталтны давхарлан бичгээр за ингэж 2 үетэй үг, 3 үетэй үг, за тэгээ их шиг долоо гэрүүлэгчүүдээ ингэж оруулаад багтсан юм багц хэрэглэгдэх байгаа. За мөн буддаг номнууд сурагчдын маань онцлогт тохирсон за өнгөөр ялгах, өнгө таниулах зорилгоор энэ одоо хэрэглэгчнүүдийг ашиглаж байгаа. Өнгө ялгах, за танин мэдхүй талаас нь хөгжүүлэх зорилготой ийм хэрэглэгчнүүд байна. Тохирол тогтох газруудад нааж болдог. За жишээлбэл энэ нүүр даамыг болохоор за яг энэ даасан дураасныхын дагуу аваад сурагч маань өөрөө ингэж наагаад ингэж хэрэглэх боломжтой ийм хэрэглэгчнүүд бас байна. За тэрийнхээ хувьд болохоор одоо яг ингэж сурагч болгон дээрээ хэрэглэгчнүүдийн сан үсгээд үсгийн фондуудыг ингэж томоор унших болон бичиг юм хэрэглэгчнүүдийг ингэж багтааж хийж өгсөн байна. Багцлсан юм тохиолын хэлний картууд байгаа. За жишээлбэл энэ хэсэг зөвхөн мэдчилгээ хэл харилцаа төлөвлөмж өгнүүдийг ингээ багтаасан юм багц хэрэглэгчнүүд байгаа гэсэн. Мөн тохиолын хэлний зурагт тойл бичиг бас байгаа. За энэ тойл бичгийн хувьд болохоор мөн одоо хүүхдүүдэд зориулагдсан тохиолын хэлний зургаар болон үсгээр, урууны үсгээр гэдэг ингээ багцлж ингэж гаргаснараа бас онцлогтой. Тохиолын хэлээр харилцдаг сурагчид болохоор энэ шалгалтын материалыг бас тусна ингэж хийж өгсөн. За энэгээр болохоор ингээ урууны үсгээр нь ингээд бүх үгнүүдийг, өсвнүүдийг ингээд гаргаад өчсөн сурагч маань одоо хурууны үсгээ таньжинаа танихгүй байна гэдгийг кирилл бичигт буулгаж ингэж бичиж одоо шалгуулах боломжтой. Ийм бас шалгалтын материалыг ингэж бүлгэж гаргасан байна. За энэ багшийн ажиглалтын дэвтэр гэдэг юм дэвтэр байгаа. За энэ дэвтэр дээр болохоор одоо хүүхд болгон дээрээ юм ингээд нөгөө нэг нэрсийг нь гаргаад хичээлийнхаа нэртийн зүг ингээд явцыг нь ингээд харах боломжтой. Агуулга сар өдөр эзэмсэх чадвар, явцын тэмдэглэл үрдийн ахицуудыг нь ингээд тооцоод анхаарах зүйлтэй бас ингэж тэмдэглэл хөтэлдэг ийм дэвтрийг бас гаргаад үйл ажиллагаанд хэрэгжүүлээд явж байгаа. Сурагч болгон дээр нь болохоор бас юм бүтээлийн хатас байгаа. За ингээд хөтөлтөнд за энэ сурагчийн хувьд болохоор бариул бичгээр явдаг ийм сурагч байна. За ингээд цээж бичиг бичсэн бол бичсэн цээж бичгүүд болон за анх одоо бариул сурж авах үеийнх нь бүх зүйлсийг одоо ингээд багтаасан юм сурагчийн маань цэцгэлэн юм хатас бас байна. Бичгүүдээ харах юм бол энэ хуудасаар сонирхолчийг бүдүүндээ юм уу гартаа бариад ингээд томруулж болно гэсэн. Томруулдаг шилэн болохоор төрөл төрлөөр байгаа. За ийм барьдаг. За энэ нь болохоор ингээд юутай гарч идэнтэй. Тэгээд хажуудаа энэ томруулдаг шилэлтэйгээр бас ийм төрлүүд байгаа. Одоо тоо өсгөнүүд нь бүгдээрээ доотлолтоор бариул зэгтэйгээр за ингээд бариул хэрэглэгчнүүдийг бариул өсөг тоог таниулах зориулсан багц хэрэглэгчнүүд бас байна. Тоо дүүрс өнгө тэмүүлэх зорилготой. За энэ хоёрыг одоо тэнцвэрлэхийн тулд одоо альнаас нь эхлэх вэ гэдгийг ингэж одоо тохируулдаг. Энэ тэнцвэрийн юм тоглоом бас байна. За үдээсний бас юм тоглоомнууд байгаа. Гарын жижиг булчин хөгжүүлэх саажилттай сурагчдад маань зориулсан эвлүүлдэг юм одоо хэлхдэг тоглоомнууд гэх мэтлэн одоо оюун ухааны бэрхшээлтэй аутизмтай сурагчдад маань зориулсан одоо хэрэглэгчнүүд бол янз янз бүрээрээ байгаа. Эвлүүлээд дүрс бүтээдэг ийм хэрэглэгчнүүд бол бас маш олноор байгаа. За эдгээр хэрэглэгчнүүдийн хувьд болохоор одоо бариул цэгүүдийг таниулах, анхлан бариул өсөг сурж байгаа сурагчдад зориулсан цэг таниулах юм хэрэглэгчнүүд байна. Энэ хэрэглэгчний хувьд болохоор бариул шивгч машин байгаа. Сурагчдад маань бол одоо бариулаар шивгэх ном тогтмол, шивсэн ном тогтмол одоо цөөн байдаг учраас багш өөрөө энэ дээр бариулаар шууд шивээд за тэгээ сурагчдад тараах материалуудыг тарааж өгөх юм боломжтой юм хэрэглэгдэх юм байна. За бариул
DJ тоглоулагч болон цахим одоо барил төхөөрөмжүүд байгаа. За энэ цахим барил төхөөрөмжүүд маань яаж ашиглагддаг юм бэ гэхээр одоо компьютер дээр програм уншуулаад за энэ одоо төхөөрөмжийн тусламжтайгаар барил сурагчид маань болохоор за сонсголоор одоо энэ төхөөрөмжүүд програмууд ажиллаж компьютер дээр ажиллаж сурах юм ач холбогдолтой бас маш ховор байдаг юм хэрэглэгдэх юм байгаа. За мөн манайд одоо хайж гэхтэл маш олон төрлийн хайжнууд байгаа. За энэ хайжнууд болохоор одоо халтурдаггүй юм суурьтай хайж. За ялангуяа одоо цаажилттай сурагчдад маань аюул чухал хэрэгцээтэй ингээд шууд бариад одоо хийх цаасаа ингээд дотор боо хийгээд за цаасаа ингээд шууд хийчихэнгүүтээ за ингээд шууд хайчилчих болдгоо гэсэн. Одоо цаажилттай сурагчдад маань бас хэрэгцээтэй. За мөн энэ өрхийн ялгаатай сурагчдад зориулсан юм уу ийм хайч бас байна. Шүдээ хэрхэн зөв угаас сурах вэ? Тэгээд сойдоо яаж барай шүдээ яаж хэрхэн угаах вэ гэдэг тасгал хичээлүүдийг ороход зориулагдсан юм шүдээ математик бас манайд байдаг. 3D тоглоомнууд байгаа. За энэгээр бол өнгө, дүрс, тоо гэдэг бүх зүйлийг ингээд жишээлх боломжтой модоор хийгдсэн ийм бас хэрэглэгчнүүд байна. За барил самбар шигүүрүүд болохоор бас маш олон төрлөөр байгаа. За барил хэрэгтлэх түүн за энэ болохоор самбар байгаа. За самбарны хувьд болохоор одоо ингээд энэ цаасаа хийгээд сурагч маань шивүүрээр шивээд ингээд одоо хичээл сургалтанд ашиглах юм бүрэн боломжтой юм шивүүр бас самбар шивүүрнүүд бас байна. За энэ массажын сандлын маань хувьд болохоор одоо төвд суралцж байгаа бүх сурагчид маань суух боломжтой. За дээрэс нь одоо ялангуяа одоо булчингийн чангаралтай, сулралтай болон техник саналтай сурагчдад маань бас одоо нэг алжаал тайлах зорилгоор массажлах зорилгоор бас ашигладаг. За энэ массажны маань санал болохоор одоо бүх одоо бүтэн үеийн булчингуудыг массажлах зориулалттай хэвтэйгээр босоогоор бүшиндээ тохируулаад бас ингэж массажлах юм боломжтой юм маш чухал ач холбогдолтой тоног төхөөрөмжүүд маань нэг байгаамаа. Одоо массажлж байгаа роторынхаа хүчийг одоо бага болгож болно, багасгаж болно тэгэх юм бол энэ дээр ингээд дарчиж болно. За тэгээд энэ хоёр дээр болохоор хитрхи хоошоо хөвтөдөх юм бол жаахан босгож болно. Босоо байгаад их юм бол хөвтүүлээд бас өөрийнхөө өндөрт тохируулчих болно. За тэгээд дээрээс нь одоо зөвхөн хүзүүгээ массажлах гэх юм бол зөвхөн хүзүүний их дээрээ тий зөвхөн гараа массажлах гэх юм бол ингээд биеийнхээ одоо булчингууд болгоныг байгаа учраас зөвхөн нөгөө нэг бүх бие биш заавал одоо бүх бие гэхгүйгээр хүзүү нуруугаа зөвхөн массажлж гэх юм ингээд хэсэгжилж бас массажлж болдог юм онцлог даваа талтай. За дараагийн хэрэглэх юм болохоор зөөлөн сандалнууд байгаа. За зөөлөн сандал төр мөн амрах зорилгоор бас ингээд ашиглаж болдог. Яг ингээд за ингээд тоглох юм боломжтой. За мөн одоо манад бөөдөн байгаа. За бөөдөн дээрээ бас одоо хямарч ирж байгаа хүүхдүүд бас аюу олон байдаг. За биеийн өвдсөн үед дээр бол одоо юм өгөөд эмнэлгийн анхны тусламж үзүүлээд бөөдөн дээрээ түр амраа халжаалыг нь тайлах юм зориулалттай бас бөөдөн маань ашиглагддаг. За манай сандал ширээнүүдийн хувьд болохоор бүгд одоо яг зориулалтын сандал ширээнүүд байгаа. Жишээлбэл энэ том ширээнүүдийн хувьд болохоор тэрэгцэртэй хүүхд маань шууд тэрэгцэртэйгээ ороод ингээд сууч боломжтой ийм одоо ширээ байгаа. За сандлын хувьд болохоор унтдаг сандал тэгэнгүүтээ сандал маань ингээд хоошоо болоод ингэж за ингээд хөвчих. За ингээд сурагч бас хичээл хийж явах үедээ тий одоо сандлынхаа түвшлэгийг хойшлуулад хөлнийхөө одоо түвшлэгийг бас ингээд дээш нь болгоод ингээд одоо хөвтчих бас боломжтой. За энэ бас ингээд арай жоохон өндөрдөө байх юм бол за ингээд бүр хөвтөлчих бас болно. Ингээд өөр сурагчид одоо өөр твтэй байдлаар төвшингөө тохируулаад ингээд хөвтөх боломжтой бас юм унтлагын ширээ сандлын компас байгаа. Тэрэгцэр дээрээс одоо алхах сурч байгаа сурагчид одоо маш чухал хэрэгцээтэй. Эндээрээсээ бариад ингээд шууд энийгээ түрээд явахаар энэ маань ингээд явж идэг. За ингээд энүүгээрээ бас тооромж одоо ингээд тохируулж болдог. Энэ бас хэрэглэх юм байна. За эдгээр хэрэглэх хүмүүс маань болохоор бас харааны бэрхшээлтэй сурагчид болон за бусад бас одоо тоо өксөг тэнэлж байгаа сурагчид маань бас хөөрхөн ингээд ярьдаг. За ингээд энэ дээр ингээд ахаа шууд сүнүүдийг ингээд хилж өгдөг. Ийм бас хэрэглэгдэхүүн байгаа. За энэ хэрэглэгдэхүүний хувьд болохоор хүрд за энэ дээр ингээд дараад асаачна. За тэгээ ингээд ахаар ингээд бүх одоо хүрднүүдийг ингээд хийлээд энүүгээрээ бас ингээд
юм бол хүүхдүүд бас илүү сонирхолтой байдлаар үрдүүдээ таних, цээжлэх юм боломж бүрдэж байна гэсэн. За эдгээр хэрэглэхгүй маань болохоор одоо сурагчийн хөдөлгөөний тэнцвэрийг бас сайжруулах зорилготой юм хэрэглэхгүй байгаа. Хүүхдүүдийг ингээд дээгүүр нь ингээд алхуулах бас боломжтой. За ингээд одоо өндөр намаар нь ингээд алхуулахаар сурагчдад нөгөө одоо хөдөлгөөний тэнцвэрийг нь сайжруулах зорилготой ийм бас хэрэглэгдэх юм байна. Одоо сурагчдад амттын дуу чимээ таниулах, за үлгэр сонсгох гэх мэт одоо ашиглахад айгүй чухал ач холбогдолтой юм хэрэглэгдэх юм. За ингээд нөгөө мэрэгжлийн төвшөнд ийм гоё дугаарлалтай ингэж хаан театр байдаг гэсэн. За галтгаа бас манай төвд байгаа. За галтгааны хэсгээр болохоор сурагчдын амьдрах ухаанд зориулагдсан. За одоо урил илтдэг одоо бүх хэрэглэлтүүнүүдтэй одоо байгаа. За дээрэс нь аяг тав угаах болон одоо өөртөө үйлчлэх чадварыг хөгжүүлэхийн тулд өөрийнх нь одоо үдийн цэний аяг тавыг өөрөөр нь угаалгаад энд өгүүлдэг ч юм уу тийм. Яг нөгөө амьдрах ухаанд чиглэгдсэн юм одоо ажлуудыг бас төв дээр ингэж галтгаа хэсгээр сурагчдаараа төвийн сурагчдаараа бас хийлгдэг онцлогтой ийм ач холбогдолтой дэвсгэрүүд бас байгаа. За эднэрийн хүүхдүүд маань бас эвлүүлээд одоо дүүс хэлбэр бүтээх зорилгоор ингэж ашиглах боломжтой ийм юмуд бас байгаа. За эдгээр самбарнуудыг бас сурагчдынхаа одоо хичээл сургалтын үйл ажиллагаанд нь ашиглаж байна. Тэгэхээр за тэрэгчтэй сурагчид маань шууд одоо ширээний ирэхгүйгээр ингээд ирээд хийчих боломжтой. За нэгтэл нь самбараар нэгтэл нь болохоор одоо ингээд шохоо маркер хоёроор ингээд бичих боломжтой. Ийм одоо том, жижиг хэлбэртэй ийм хоёр хэрэглэгдэхүүн бас байгаа. За энэ хэрэглэгдэхүүний маань хувьд болохоор одоо сурагчийн өнгө таниулах, за амттыг бас нэрлэж сургах, мөн одоо үгийн баялагийг нэмэгдүүлэх зорилготой юм хэрэглэгдэхүүн байгаа. За эдгээр байгаа амттууд маань болохоор бас ингээд авагддаг. За ингээд сурагч маань өөрөө үйл явдлын дараалал гаргуулад бас ингээд үлгэр бүтээж ярих, үлгэрийг ингээд цааш нь үргэлжлүүлж бас ярих ийм үгийн баялагийг нэмэгдүүлэх зорилготой ийм бас багц хэрэглэгдэхүүн байна. Одоо хэл заслын хичээл дээр ашиглаж байгаа. За сурагч маань ингээд урдаа суугаад хэл заслынхаа дасгал даалгавруудыг багштайгаа хамтраад хийх боломжтой. За ингээд тойл руу харж байгаа хэдэгчтэй тийм. За хэлээ гаргаад нэг хойч нэг хойд гурав за одоо хэлээ дотор нь ирүүлээд ингээд дээрээс нь бааш ирүүлээ. За энэ хичээлэн одоо хэл заслаар заслын хичээл хамрагддаг сурагчид маань за тойл руу хараад өөрийгөө хараад бас ингээд багштайгаа дасгал даалгавруудыг хийх боломжтой байгаа. Компьютерийг болохоор одоо төвд суралцж байгаа сурагчид маань ерөнхийдөө нөгөө анхан шатны мэдлэгтэй болох одоо компьютертэй харилцаа сурах зорилгоор компьютерийн одоо ашиглаж байгаа. За тэгээд ер нь ахлах дунд ангийн сурагчид маань бүр илүү тэгээд компьютер сонирхолтой болох. За одоо компьютер дээр Word, Excel, PowerPoint програмууд дээр ажиллаж сурах. За дээрэс нь их шивэх, за янз бүрийн одоо хэрэглэгдэхүүн бүтээлүүдийг бас ингэж хийж сурч одоо төгсдөг ийм ач холбогдолтой байгаа. За төв суралцж байгаа сурагчдаас маань бол нийт 6 сурагч нь бол одоо компьютерийн анхан шатны мэдлэгтэй болоод явж байгаа. За намайг ганц сүрэн гэдэг. За би 12-ийн би ангид суралцдаг. За анги бол маш гоё байдаг, таалагдж байгаа. Өнөөдөр бас дэмжиж тусалдаг ангийнхан. За ангийнхаа хүүхдүүдийг болохоор ингээд надтай ингээд тохионы хэлээр харилцаж сураасаа, бүгдээр ингээд харилцаж сураасаа, тохионы хэлийг сураасаа гэж боддог гинэ. Тэгээд бас бичгээр ингээд харилцах юм бол би бас ингээд ойлгоод ярьж чадсан шүү. За тэгээд ангийнхан дайтай шүү. За баярлаа. Нийт баг дунд ахлах ангийн ангиудэрсэн багш нар маань хөгжлийн төвийн багштайгаа хамтраад энэхүү одоо ганцаарсан сургалтын төлөвлөгөө, нийтийн сургалтын төлөвлөгөө хосмог хэлбэрээр зохион байгуулж хэрэгжүүлээд байж байна. Ерөнхийдөө бол бид бүхэн эндээс олон одоо амжилт бахархлуудыг л гаргасан.
Монгол Улсын 21 аймгаас манай сургуулийн 16 аймгийн одоо сургуулийн багш ажилтнууд ирж тэгш хамруулах боловсролын төвийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн Өсгөл аймгийн одоо бүх сургуулийн багш нар мөн одоо сургуулийн менежерүүд ирж одоо энэхүү төвийн үйл ажиллагаатай танилцаж энэ төвөөр танилцах үедээ бол хамтарсан сургуулийн төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж байгааг амжилтын талаар мөн дэмжлэгийн багийн үйл ажиллагааны талаар бас туршлага солилцож хамтран суралцсан ийм төвхтэй байна. Боловсролын сайд Наран баяр сайд бас оролцож байсан. Мөн боловсролын ерөнхий газрын тэгш хамруулах боловсролын газрын дарга даваасрын дарга бас энэхүү төвийн үйл ажиллагаатай танилцж байсан. Мөн одоо боловсролын яамны тэгш хамруулах боловсролын хэлтсийн дарга доктор Саранхүү дарга бас энэхүү үйл ажиллагаатай танилцж байсан. Ингээд бид нар энэ JICA экспертийн хоёр төсөлийг бас хэрэгжүүлж амжилттай гаргасан. Дэлхийн зөөн олон улсын байгууллагын дэмжлэгээр бас 20 оролтоо шийдвэрлэжсэн. Тэр ийм олон амжилтуудыг гаргасан. Үүний үр дүнд одоо манай сургуулиас сонгогдсон боловсролын төв, бүх төвчлийн төвөөр амжаад 3 хүүхдүүдийн бүрэн боловсролоо эзэмшиж төгссөн. Суур боловсролыг 2 хүүхэд эзэмшиж төгсөж дараагийн шатны сургуультай суралцж байгаа. Бага боловсролыг бол одоо энэ суралцж байгаа, төвд суралцж байгаа нийт хүүхдүүд манаас одоо суралцж төгссөн амжилттай байна. За Өсгөл аймгийн засаг даргын санаачилсан хөгжлийн төвөнийг дэмжих 2 сарын аяны хүрээнд содордон сургууль нэгдэж олон бүтээлч ажлуудыг хийж байна. Мөн тус аяны хүрээнд бол манай сургууль сайн үлсэн аяныг бас зохион байгуулж байгаа. Бүх сургуулаараа багш сурагчид эцэгчүүд маань хамтарсан сайн үлсэн аянг бас зохион байгуулж байна. 2026 оны 5 сарын 30-ны өдөр яваад очиход бол манай анги хүүхдийн гэрээж таарсан. Тэгээд сургуулийнхаа удирдлагуудаа очиод уулзаад үдийн цаашдаа ингээд аяныг олол ингээд өрнүүлье гэсэн үйл ажиллагааг бол анх хэлсэн байгаа. За энэ үйл ажиллагаа маань болохоор 2-7 хоногийн хугацаанд зохион байгуулагдаад өнөөдөр үр дүндээ хүрээд энэхүү өргөө цагаан гэртээ болгож өгсөн байгаа бол маш их баяртай байна. За ингээд одоо Батхан жимгийнхаа бас энэ гамшиг ослыг содордон сургуулийнхан маань содордон сургуулийн нэг хэсэг нэгэн биенийг тасархаа гэж ингэж үзэж тэгээ хөөрхөн хүүдээ охиндоо охтууд нь бас ингээд том болсон 3 хүүд нь бас ингээд Батхан жимгтэй зориулаад ингээд сайхан таваантай сайхан өргөө цагаан гээд за тэгээд одоо ойрын үед идэх хэрэглэх хувцас хэрэгсэл хоол ундны материал за ингээд шаардлагатай юмнууд бусад зүйлсүүдийг ингээд содордон сургуулийн нийт одоо 103 багш ажилтан тэгээд одоо 1220 сурагчид маань тийм ээ бүрэн бүрэлдэхүүнээр оролцож энэхүү ажлыг халуун сэтгэл хандивын аяныг бас зохион байгууллаа. За ингээд одоо энэхүү үйл ажиллагаанд манай бага боловсролын менежер хишигдэлгэр 2 дугаар ангийн багш Нямтөр багш маань за ингээд 5 дугаар ангийн багш Тавгсрын багш маань 4 дугаар ангийн ангид багш Тэрэн тогт багш нар маань ингээд миний бие ингээд оролцож энэхүү өргөө цагаан гэрийг эд зүйлсийн хамт дотор тавилгатай эд зүйлсийн хамт бас гаргуулж өгөө гэдэг ийм халуун сэтгэлээ дэлгэж бие-биендээ тус тэмээ хүргэх энэ бол одоо хүн ёсны ийм асуудал гэж ингэж бид бүхэн ойлгодгийг. Тэгээ боловсролын салбар хүн байхын тухайд ер нь бол энэ хүн байна гэдэг чинь одоо бусдад сайн сайхнаа түгээх бусдын одоо зовлон бэрхшээл тус тэмээ хүргэх энэ явдал бол хүн байхын одоо үндсэн утга учир гэдэг ингэж манай сургуулийн хамт олон бол ойлгодог. Тийм ч учраас бид бүхэн бол энэ хүүхдүүдийн онцлог байдал өгсөн чадварыг дэмжих сургууль байя. Тэгээ аль жаргалтай сургуулийг бүтээн гэдгүүд багш ажилтнууд маань сэтгэл амгалан байх. Энд сурч байгаа 1200 хүүхдүүдийн маань бас сэтгэл амгалан байх, амьдрал нь төвшин сайхан байх, тийм ээ. Ийм зүйлийг бас нэгтгэж ингэж бодож хэлбэрийн аль жаргалтай сургууль гэдгийг бол ойлгох юм аа. Ингээд одоо Батхан жимг маань бас 6 хүүхдээ бас сайхан өсгөж өндийлгэж амьдралын төлөө бас их сайхан чармаалт гаргаж ингэж ажиллаж байгаа. Сургуулийнхаа эцэгтэй хуурлууд бусад олон нийтийн ажлыг сайхан ингэж дэмжиж оролцдог ийм одоо ээж байгаа. Тэгээ манай ариун дор чөөл бас хүлэм өгөх сайхан тоглолт тийм ээ. За тэгээд манай 2 дугаар анги охин маань бас сургууль номдоо сайн байгаа. Тэгээд одоо хичээл номдоо ингэ сайхан шандаад өгөх хүүхдүүдээс зориулаад содордон сургуулийн багш ажилтнууд маань ингэ халуун сэтгэл хандивын аяныг зориулж ингээ та бүхэнтэй танаа гэргүүд ингээд сайхан нэг бас баяр баясгалан нэг зарж юм аа. Өнөөдөр энэ бас алд цагаан хадаг. За тэгээд эдэний жиж
сайхан сүүгээ ингээд гэрийг нь ингээд мөргөө гэрийг нь мялгаж гардуулъя. Тэгээд сайхныг хүсье. За тэгээд манай Ариун Дорж охин сурлага номондоо сайн шамдаарай заяа. Тэгээ хүн сурлага номондоо шамдаа сайн явж байгаад хүн тустай явах шиг сайхан байхгүй. Хүний амьдрал гэдэг нь хүн тустай явахаас хэлдэг гэсэн тийм. Хүн байна гэдэг бусдад зүрх сэтгэлдээ идэх гэж ингэж ойлгодог. Тэгээд бусдын төлөө сайн хийсэн зүйл болгоно дандаа бусдад сайхан хийсэндээ ирдэг тийм ээ. Энэ амьдралын утга учир юм тийм. Хамт ажиллаа. Энэ одоо баярын мэдэн юм шиг юм да. Танаас маш их баярлалаа. Одоо тэгээ би 6 хүүхдийн төлөө явна. Одоо тэр бүх манайх намар юм. Одоо гэр оронтой очихоор мөр амар өөдрөг гоё болчихлоо юм. Одоо би гэрээ гоё амтан болоо. Гэрээ одоо мэдээч юм. Өгсөн гэрээ би сайхан өөдрөг татаад авч байгаа юм. Сургуулийн хамт олон багш ажиллаж байгаа агч дүүнэртэй баярлалаа гэж хэлье. За тэгээд энэ маань сургуульд нэгсэндээ 3 утгын нэмэгч маань 3 хүүхэд болоод суралцдаг. 2 дугаар ангид, 5 дугаар ангид, 6 дугаар ангид 3 хүүхэд суралцдаг байгаа. Тухайн ангид удирдсан багш нартайгаа бас ингээд хамтраад, за мөн эцэг эхчүүдтэйгээ хамтраад, за сүүлдээ сургуулийнхаа бүх нийт хамт олондоо хүүхдүүдтэйгээ эцэг эхчүүдтэйгээ багш ажилтнуудтайгаа хамтраад тэгээд энэ ээжийг ингээд ийм сайхан өргөө цагаан гэртээ болгоод хүүхдүүд нь цаашдынх нь сурах орчныг ингээд бүрдүүлж өгсөндөө бол бид бүхэн маш их баяртай байна. Цаашдынх нь ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөөё. За энэ өдөр бол бас Одордон сургуулийн хамт олонны хувьд бас нэг юм түүхэн үйл ажил болсон юм өдөр байна. За манай сургуулийн эцэг их отгон чимэгч маань ингээд гэр нь галд өртөөд ингээд өмсөх хувцастайгаа 6 хүүхдийг ингээд үлдсэн энэ хүнд одоо Одордон сургуулийн хамт олон эцэг эхчүүд, хүүхдүүд, багш ажилчид ингээд хандив аян өрнүүлж туслая гэдэг санаачлагыг ингээд 2-7 хоногийн өмнө гаргаж ирсэн. Тэгээд энэ ажил маань ингээд маш хурдан 2-7 хоногийн дотор бүтэж өнөөдөр бид нар ингээд отгон чимэгчтэй гэрээ гардуулж өгч байгаа юм сайхан үйл явдал болж байна. За тэгээд Одордон сургуулийн хувьд яг саяны саруудад аймаг засгийн санаачилсан хөгжлийн хөгжилтийн хүнийг дэмжих аяны хүрээнд бас олон ажлуудыг хийж исэн. Яг энэ үед тохиогоод одоо бас ийм үйл явдал болсон бас бид нар сэтгэлийн хандив өөрсдийнхөө бас чадах чинийгээрээ туслая гэдэг ингээд хандив маань өрнөөд эхлээд бол өөрсөндөө байгаа зүйлсээрээ тусалж эхэлсэн. Сүүлдээ бид нар мөнгө одоо 1000-ыг 5-5-ыг 10-10-ыг цуглуулсаар байгаад ингээд өнөөдөр сайхан өргөө гэрийг нь босгоод ингээд гардуулж өгч одоо баяртай байна. За тэгээд Одордон сургуулийн хувьд бас альва энэ хандив тусламжийн энэ үйл ажиллагаанд бол идэвхтэй хамт олноороо бүрэн оролцдог ийм сургууль. За манай сургуулийн багш нар, залуу багш нар одоо 2 удаагийн хүний эмчилгээний зардал хандивын тоглолтыг 2 удаа өмнө жилүүдэд оролцож ингэж тусалж одоо бусдад буян хийж байсан. За одоо өнөөдрийн байдлаар ингээд бас нэгэн сайхан ээжд ингээд гэр өргөө цагаан гэр босгож өгч байгаа ийм сайхан буянтай ажил болж байна. За тэгээд хандивт нэгдсэн Одордон сургуулийн эцэг эхчүүд, сурагчид, багш ажилчид та бүхэндээ баярлалаа. Амар санаад болсон манай. Баярлалаа. Маш том ажил хийсэн. Баярлалаа. Шинэ амар том ажил байгаа. Том ажлыг амжууллаа. Амар том ажил. За тавгартаа. Том ажлыг амжууллаа. Одоо гэрээ гоё амар гоё амтлаа. За тэгээд амжилттай шээ. одоо хүүгээ амар гоё гэрээ амар гоё юм болсон шүү гэж хэлээд Намар ирж шалгана. шалгуулна шалгуулна агийн өнөр гоё болсон. Ийм ч юм авч ийм ч юм авч. Одоо би тэгээд надад бол гэрээсээ өмсөн утгаа хооцож амар хэцүү санагдаж дөрөв би одоо яах вэ юм баа гэж ингэж байгаа. Өдөр нь багш маань ирээд болгоно гэж өөртөө ч очиод уурлаад бодож байхад амар гоё. Одоо тэгнэ бүтэн болно. Миний тэр одоо битгий санаад доорой гэж
Бороо тавьчих. Алган бас. Хамгаад таапаас чимгэж яаж юм. Манай ингээд тэгж яаж юм. Хайгүй юм. Айгүй одоо тийм байх юм шиг. Оо ямар гоё юм уу. Тэгэхээр ямар сэтгэл зүйн гэсэн. Би одоо уулах бай гэж муу тэгт юм бэл. Гэсэн мөрдгөөс уулаад идэв юм биш үү? Одоо таанаа шоо. Ой наа гэр орон пооштой. Ойлоо баярлж үлээрэй. Баярын бол шүү юм манай. Тийм баярын бол шүү. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Улам гоё байна. За баярлалаа. Сайхан баярлалаа. За тэгээрэй таа. Би тайгаа өгнө гэж.